Хөгжлийн хурдсуур болсон авто замын хөгжил сүүлийн жилүүдэд манай аймагт эрчимтэй өрнөж буй. Улаанбаатар хоттой хатуу хүчтэй авто замаар холбогдож мөрөн суманд орон нутгийн чанартай авто замууд тавигдаад байгаа. Нэг үе бодвол бидэнд сайхан цаг үе ирээд байгаа юм. Гагцхүү замын чанар хэр байна? Иргэд ямар үнэлэлт өгч байна? Сэтгэл ханамж ямар байна? Авто замын худалдан авах ажиллагаа тендер шалгаруулалт хэр үнэн бодиттой үр дүнтэй явагддаг вэ гэдэг нь бидний сонирхлыг татсан асуудлын нэг мөн. Улсын төсөв хийгээд аймаг орон нутгийн хөрөнгө санхүү тэр дундаа иргэд бидний төлсөн татврын мөнгөөр тавигдж буй энэ замд иргэд бид иргэний нийгмийн байгууллагууд хяналт тавьж шаардлага зөвлөмж хүргүүлж санал бодлоо хүргэх учиртай. Мөрөн суманд тавигдж буй хатуу хүчтэй авто замын худалдан авах ажиллагаанд мониторинг хийх ажил 2013 оны 8 сарын 1-ээс эхэлсэн юм. Гэвч данганц худалдан авах ажиллагаанд хяналт үнэлгээ хийх нь учир дутагдaltaй байсан тул мөрөн суманд тавигдж буй бүх авто замд үнэлгээ хийх ажлыг эхлүүлв. Дэлхийн банкнаас ер нь 3 аймагт өвөр хангаа өмнөгөө өвсгөл аймагт ер нь замын худалдан авалтын үнэлгээ хийх ийм 3 аймгийг одоо сонгосон байгаа. Энэ манай аймгийг одоо сонгосон нь бол манай аймаг бас өмнө ер нь журам дүрм гараагүй байхад 2009 оноос эхлээд худалдаа авах ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагыг заавал оролцуулж ийн гэсэн дотооддоо ийм иргэдийн төлөөлөгчийн хурлаар батлуулсан ийм журам одоо мөрдөжсэн нь бол бас Дэлхийн банкны хүмүүсийн бас анхаарлыг татсан юм лээ. Тэгээд манай аймгийг одоо ингэж сонгож оруулсан юм аа. Дэлхийн банк одоо ингэ 3 аймгийг төлөөлсөн ийм сургалт зохион байгуулсан байгаа. Замын худалдаа авах ажиллагааны үнэлгээ хийхээр заавар зөвлөмжээр ингэж хангасан байгаа. Орон нутгийн чанартай замд үнэлгээ хийхдээ байгаа нийт метрын эвдрэл гэмтлийн одоо нэг бүрчлэн газар дээр нь явган машинаар ингэж явж үтсэн. Энэ үнэлгээ хийж явах үедээ бол төрийн байгууллагуудад одоо энэ мөрөнгийн дотор байгаа чиглэлийн замуудын хэмжээ тодорхой биш. Мөн хаана хүнд бүртгэлтэй байгаа нь ер нь бүртгэл бүү хичнээн төгрөгийн хөрөнгө байгаа нь одоо мэдэгдэхгүй юм байдалтай байсан. Тэгээд энэ бүгдийг одоо бид нар газар дээр нь тогтоосон. Замыг одоо төлөвлөлтөд бас ижүүрэн төлөвлөхгүй явган хүний зам гэрэлтүүлэг бусад одоо замын дагуулдах байгууламжуудыг одоо дутуу төлөвлөж ирснээс бас их хэмжээний олон удаагийн ажил болж бас төсвийн хөрөнгө үр дүнгүй ингээд зарцуулагдчихсэн юм. Мөрөн сумын хатуу хүчтэй авто замын худалдан авах ажиллагаа болон замын чанарын байдалд хяналт үнэлгээ хийх энэ ажлын эхлэл нь иргэдийн санал санаачлах хэрэгцээ шаардлагаас урган гарсан юм. Түүнчлэн үнэлгээ хийхдээ Монгол улсын авто замын тухай хууль хатуу хүчтэй зам барих, хүлээж авах, ашиглагтай холбогдож мөрдөгдвөл зохиох стандартууд заавар журам аргачлалтай танилцаж Дэлхийн банкны орон нутагт ажилласан баг болон зөвлөхийн зөвлөмж, мянганы сорилтын сан, технологийн коллежийн хамтран гаргасан авто замын засвар арчлалтын ажилчдад зориулсан гарын алгыг ашигласан байна. Авто тээврийн хэрэгсэлд зорчигчдод зориулан барьсан замын хөдөлгөөнд нээлттэй хатуу хүчтэй зурус газрыг хатуу хүчтэй зам гэдэг. Энэ замыг барих ажлын эхний шат бол худалдан авах ажиллагаа буюу тендер шалгаруулалт юм. Худалдаа авах ажиллагаан дээр одоо гарч исэн гол дутагдал зөрчил бол 13 онд одоо зураг төсвөнд бэлэн болоогүй замуудыг эхэлсэн ийм зөрчил гарч исэн. Зураг төсвөнд шаардлага хангахгүй техникийн нөхцөлөө одоо ингээд тодорхойлж өгч чадахгүй байгаа ийм зөрчлүүд одоо ингэж гарч исэн. Тухайн үед гарч исэн зөрчил дутагдлаа бол их хурдан хугацаанд ингээд арилгасан. Ер нь бол манай үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд одоо гол түшиц байгууллага маань бол иргэний нийгмийн байгууллага, төрийн бас байгууллагууд, за мэргэжлийн холбоод тэгээд иргэд ийм байгууллагуудын төлөөллийг бид нар заавал үнэлгээний оронд оруулах. Тусгагдах ёстой асуудал зарим нэг зүйл нь тусгагдаагүй байх жишээний ийм зүйлүүд бол гардаг л да. Тийм учраас тэр мэргэжлийн хүмүүсүүд орж ирээд энэ дээр чинь одоо ийм байвал энэ ажил хамгийн үр дүнтэй байхаар байна гэдэг энэ саналыг хэлдэг. Ингээд захиалагчийн ярьсан техникийн туршилтыг бид нар үнэлгээний хорооны анх дугаар хуралдан дээр боловсронгуй болгоод ингээд тендер зарладаг. Нэг ийм журмыг бол энэ 2014 оноос хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр бол үндсэндээ манад ажиллаж байгаа төрийн бас байгууллагын төлөөл бол үнэлгээний хорооны бүрэлдэхүүний баг үндсэндээ одоо 3.1 гаруйг нь бол эзэлж байгаа гэсэн үг л дээ. Иргэний нийгмийн байгууллага маань урд өмнө ямар зөрчил дутагдал илрүүлж ирсэн бэ гэдэг тэр тайлангүй авч танилцчихсэн. Манай тэр иргэний нийгмийн байгууллага бол маш асуудлыг нэлээд нухацтай бүр метраар нь сантиметраар нь ингэж гаргаж ийм одоо зураг төсөвтөнд тулгаж ингэж бүр тэгж хийсэн байсан. Тэгээд тэд нар бол бас тодорхой хэмжээний зөвлөмжүүдийг энэ одоо албан тушаалтнуудад холбогдох хэлтс тасгуудад бол хүргүүлсэн байсан.
байсан. Манай тэр иргэний нийгмийн байгууллагууд тэр их ингээд ийм зөрчил дутагдал байна. Хяналт нь байна. Техникийн эдийн засгийн үндэслэл нь одоо бүрэн боловсруулагдаагүй байна. Зураг төсвийнхаа дагуу хийгдээгүй байна энэ гэсэн тэр бүх зөрчил дутагдлуудыг бол манай иргэний нийгмийн байгууллага илрүүл тавьсан байсан. Тэрийг эргэжлүүлсэн байсан бол өнөөдөр одоо ингээд хууль хяналтын байгууллагууд шилжилтлээ хүртэл ийм алдад дутагдал зөрчил бол гарахгүй байсан л гэж ингэж ойлгож байгаа. Ер нь бол төрийн аудит хуулийн хэрэгжилтийг хяндаг бол нийгмийн аудит. Иргэдийн эрх ашиг хамгаалан ажилдгаараа онцлог төдийгүй энэ үүргийг манай аймгийн иргэний нийгмийн байгууллагууд үр дүндээ гүйцэтгэж байна. Үүний жишээг та бүхэн манай нэвтрүүлгийг үзснээр ойлгож байгаа. Иргэний нийгмийн байгууллагын мониторинг хийсний үр дүн юу юм бэ? Мониторинг гэдэг бол латины урьдаас сануулгах, сэрэмжлүүлэх гэсэн утга санаа бүхий үг юм. Багийн гишүүд хатуу хуучилттай замын хэмжээг тодорхойлохдоо А метрээр замын уртыг бүхэлдэн, урт өргөнийг 30 метрийн хулдаас метрээр, нүх хагарлыг см хуваартай шугамар тус тус хэмжиж тогтоосон байна. 7-8 сард 61 хоногийн 40 гаруй хоногт нь бороо орсон. Тэгээд энэ замын чанар байдал бол улам ингээд муудаж байж исэн. Мөрөнгийн төвөр бол маш их ус урсж исэн учраас ерөөсөө энэ мөрөнгийн төвийн налууг бас ингээд тодорхойлсон байгаа. Мөрөнгийн төв баруун тишээ баруун уршаага ингээд налуу учраас зүүн талаас ус маш их хэмжээгээр тэр ус урсдаг зэгт бол 5 колонк байгаа. Тэгээ колонкийн тэр тос маслын холилдсон ус одоо энэ хатуу уучлалтай зам асфальтыг чинь одоо дизелийн түлш масл чинь ингээд зааддаг юм шүү дээ. Тэгэхээр замыг хамгийн хэвддэг юм чинь одоо ингээд тос маслтай ингээд ус зам дээгүүр урсж байгаа учраас их зам эвдэж гин гэсэн юм төрөлтийг ингээд гаргасан байгаа. Үнэлгээний богийнхны анзаарсан бас нэг чухал зүйл нь замын эвдрэл гэмтэлд хүндэт даацын автомашинууд нөлөөлж байгаа явдлаа. 1990 оны үеийн стандартаар бол нэг тэнхлэгтэй буюу 5 тонны даацын автомашин зээх учиртай. Харин өнөө үед маш хүнд даацын том оврын автомашинууд их орж ирэх болсон. Замын тэмдэглэлийг ажиглахад баруун талаараа хүнд даацын автомашиныг орохыг хориглосон тэмдэглэгээнүүд мэрсээр харагдаж байгаа юм. Харин зүүн болон урд талаас огт байхгүй байна. Зам тавих болон зам засварын ажилд гардаг нийтлэг дутагдал нь өвлийн улиралд хийдэг явдал юм а. Энэ нь замын чанарт маш муугаар нөлөөлдөг. Харин зуны улиралд стандарт шаардлагад нийцүүлэн хийвэл чанарын хувьд сайн байдаг ба ер нь орон нутгийн онцлог тохирсон замыг төлөвлөж тавих нь зүйтэй юм а. Энэ мэтчилэн олон ажил гүйцэтгэсний эцэст 2013 онд Мөрөн сумын автозамын үнэлгээг гаргалаа. Тэгээд нойлжигээс хатгалын чиглийн замууд ийм байсан. Нойлжгийн үнэлгээ хийж хат. Ингээд ямар тэмдэглээ байхгүй ингээд нэг мэлийсэн шороо зам нь мэддэхгүйсэн байгаас. Хатгалаас орж ирсэн зам нь бол ийм. Тэгээд энэ замын эвдрэл гэмтэл одоо ийм байсан. Ийм зам. Ингээд шаардлага хангахгүй муу гэсэн үнэлгээ авчихсан. Ингээд замын хөвөөнүүдөө ингэж эвдэрсэн. Ингээд замын голоор ингээд машин чөлөөтэй явах юм боломжгүй. Ийм байсан бол. За жилийн дараа үр дүн яаж гарсан бэ гэхээр нөгөө зам маань ийм болсон. Яг энэ гарц нөгөө нэг зам нь юу нь мэддэхгүй шүү дээ. Ингээл одоо ингээд хоошоогоо явхад одоо ингээд танигдахгүй болсон байна. Ингээд ингэж сайжирсны үр дүнд одоо замын чанар ингээд сайн гэсэн үг авч байгаа. Иж үрээ ингээд шийдэгдсэн ингээд зэрэгцүүлж энийг үзэхэд замын чанар ингээд сайн байна. Шинээр барьж байгаа зам ч гэсэн одоо жишээлх юм бол энэ 1-р хорооны шин зам ингээд шугам хоолой ингээд гаргасан байдал энэ тэмдэглээ. Одоо 1-р хорооны зам бас гэрэлтүүлэг нь бол энэ жил хийгдээгүй байгаа. Тэгэхээр ийм байдалтай бас ингээд хийгдэх юмнууд нь бас тодорхой хэмжээгээр бас ингээд үер усны зайлуулах хоолой бас хийгдэж байна. Бас энэ чанар дээр нь бас анхаарах хийгдэж байгаа юм дээр анхаарах юмнууд бас гарсан л байна лээ. Гэхдээ одоо зам гэдэг чинь нэг 3 жилийн баталгаат хугацаанд өөрсдөө гүйцэтгэгч компани ингээд хариуцдаг. Тэгэхээр энэ хийгдэх зүйлүүд дээр бид нар бас ингээд зөвлөмжөө өгье. Үнэлгээгээ ингээд хийхэд бол зам тус үрээрээ ингээд замын чанар байдлыг ингээд нэг хүрчлээ ингээд 18 чиглэлээр 18.1 км замд бид нар үнэлгээ хийжсэн. 13 онд бол замын чанар байдал маань 73% гарч ирсэн. 73% гарна гэдэг маань ингээд нөгөө 75-аас доош
74-өөс 75% хооронд бол дунд гэсэн үнэлгээтэй. Ингээд бидний үнэлгээгээр дунд. Иргэд маань бол бас ингээд үнэлээд үзэхдээ бол муу гэсэн үнэлгээ. Тэр муу гэсэн үнэлгээ нь бол яг тэр хамгийн их зорчдог хэсгийн зам бол маш муу байсан учраас ерөөсөө иргэд муу гэж үзэжсэн л те. Бидний үнэлгээгээр бол нийт замынхаа талбай хэмжээгээр ингээд тооцоод үзэхэд 73 оноо очижсэн. Тэгвэл 14 онд бид нар яг энэ аргачлалаараа ер нь энэ замын чанар ямар болсон бэ гэдгийг яг энэ аргачлалаараа ингээд тооцоод үзэхэд 87.2% болсон байна. Энэ маань ер нь 87.75-аас дээш хувь байх юм бол сайн гэсэн үнэлгээ байгаа шүү дээ. Тэгэхээр сайн үнэлгээ авч байгаа. Үнэхээр одоо ингээд байдлыг яваад үзсэн ч гэсэн одоо бид нар ингээд харахад бол сайн гэсэн үнэлгээ авахд одоо хангалттай ингээд бүр бодит байдалтаар бол ийм үр дүн гарсан байгаа. За 2013 онд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Дэлхийн банкны санхүүжилтээр Мөрөө хотын авцаамд одоо үнэлгээ хийсэн. Яг өнөөдөр яг ямар төвшөнд байгаа юм, ашиглалт нь хэр байгаа юм. За тэгээд дараагийн юм нь болохоор эвдрэл гэмтэл хэр зэрэг байгаа гэдэг талаар нэлээд том үнэлгээ хийсэн. За энэ үнэлгээгээр л Мөрөө хотод авцаамд хэр хэдэн одоо үндсэн хүчин зүйл одоо нөлөөлж байна. За бороо усны үер их байна. Үерийн байгууламжийн өгөөс замыг хэвдэрч байна гэдэг олон үнэлтүүд гарсан л да. Тэгэхээр Мөрөө хотын авцаамын мастер төлөвлөгөө гэдгийг бид нар боловсруулсан. Ер нь бол авцаам барихтаа тодорхой төлөвлөгөөтэй байя гэдэг зүйлийг бид нар 2013 онд бас энэ үнэлгээ хийсний хүчинд тэгээд Дэлхийн банкны санхүүжилтээр бид нар бас тодорхой сургалтуудад хамрагдсан. Тэгээд Мөрөө хотын авцаамын мастер төлөвлөгөө бид нар 2014-өөс 17 онд хэрэгжүүлэх авцаамын мастер төлөвлөгөөг гаргасан. За яг энэ төлөвлөгөөний дагуу бол бид нар бас цаашдынхаа авцаамыг төлөвлөж хийж байгаа. За тэгэхээр жолоочин бол одоо энэ мөрөн суманд тавьж байгаа авцаамаар байнга зорчиж байгаа. Тэгэхээр ер нь мөрөн суманд тавьж байгаа авцаамуудын чанар аюулгүй байдлын хувьд жолооч нарын зүгээс бас ямар үнэлт өгөлтөж явдаг вэ? Ер нь өмнөх жил ямар байв? Энэ жил бас ямар өөрчлөлт орж байна вэ? За энэ жилийн хувьд бол үнэндээ одоо бас сэтгэл хангалуун байна гэж хэлэхэд болно. Урд жилүүдэд бол ямар байсныг өвсгөлийн ардам бүгд л мэдчихэж байгаа тийм ээ. Жолооч нарын хувьд бол замын хувьд бол сайхан байна. Тэр ер нь замыг бол бас цогцоор нь шийдэх хэрэгтэй гэж байна шүү дээ. Энэ мөрөнгийн цумын хэмжээнд бол энэ ямар байх шиг таарж байгаа. Замыг цогцоор нь шийдэх гэдэг бол тэр бол үгэн зөв л дээ. Арай л нэг жаахан нарийн байгаад энэ манай зам. Одоо үнэндээ одоо тээврийн хэрэгсэл ямар их хэмжээгээр нэмэгдэж байгаа билээ. Тэрийг бол та бүгд л мэдж байгаа. Өдөр хоног ирэх тусам тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Жадалтаа жадалгүй болсон болоогүй янз бүрийн жолооч нэмэгдэж байна тийм ээ. Ер нь л зам гэдэг бол ер нь хөгжлийн эхлэл шүү дээ тийм ээ. Тэгээ Хөвсгөл аймаг маань одоо л нэг хөгжихнө гэж бодоод байгаа шүү дээ бид нар бол. Тэрэнд бол сэтгэл хангалуун байна. Яг заман тэмдэглэгээнүүд нэг яваад бол сайхан л болж. Замын хувьд болж сайхан болж. Камер мамертай болсон тэмдэгнүүд сайн дөрмөө барайл яг явуул одоо тэмдэглэгээ их сайн байгаа шүү дээ. Игнээ бараа зөв үздэл яг тэр 60-таагаараа өгөөл тэгээ замаа голлол яваад байдаг. Тийм хүмүүст бол энэ зам дээр байгаа энэ хэвтэ тэмдэглэл энэ замын тэмдэг эдэр чинь маш хэрэгтэй шүү дээ. Хэвтэ энэ нэг хурд хязгаарлагч чинь бас их хэрэгтэй байгаа шүү дээ. Энийг бол бүр олон газар хиймээр байгаа байхгүй. Энийг бол жолооч нар бол одоо их дургуцаалга эн чинь хөдөлгөөний аюул тий хүүхдтэй тийм газар сургуул бүр өшөө байх хэрэгтэй байна. Мөрөнгөөс яг ордог дээр байх хэрэгтэй байна. Одоо энэ тент хийцэн 2 энэ хурд хязгаарлагч маш хэрэгтэй. Энэ дээр бол мэдэхгүй араас орчих гэдэг энэ хурд хязгаарлагч бол маш зүгээр байгаа байхгүй. Өшөө нэммээр байгаа байхгүй. Амар хурдтай яваад байдаг. Одоо энэ орчин үеийн машинууд амар хурдтай явж байгаа. Хэвтэ хурд хязгаарлагч маш хэрэгтэй шүү дээ. Зам тээврийн ослоос маш их сэргийлж байгаа. Энэ маш их зүгээр байхгүй. Иргэдээс аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр боловсруулах гээд санал асуулга авч байхад мөрөн сумын иргэдийн хамгийн их одоо хийж байгуулаач гэсэн юм бол энэ зам байсан. Яагаад тэгэхээр өөрөө энэ замыг ашиглагч иргэн аж ахуйн нэгжийн тоо нэлээд нэмэгдэж байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн тоо нэмэгдэж байна. Зам дээр одоо бас олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллага,
хувь хүмүүстэй хамтарч ингэж ажиллахны үр дүнд бол бас замын чанар нэлээд дээшилж байгаа. Ер нь бол өмнө бас зөвхөн авто зам хийгээд өгвөл зөвхөн нөхөөс хийгээд өрхдөг байсан бол одоо авто замыг гэрэлтүүлэхтэй, явган замтай, гэрлэн дохиотой, хэвтэй босоо тэмдэглэгээтэй, цаашлаад ус цайлуулах шугам хоолойтой хийх энэ ажлыг бол нэлээд анхаарч хийгдэж байна. Энэ жилийн одоо энэ 2015 онд дунд тойргийн зам гэхэд бол бид бас дээр нэмээд дугуйн замыг нэмж төлөвлөж байгаа. Улаанбаатар холбогдоод зогсохгүй аймгийн төв Мөрөө хот доторх замыг шинжлэхтэр нэлээд томоохон ахиц өөрчлөлт гарсан ийм жил болсон. 2014 онд ямар ахиц гарч хэрхэн өөрчлөгдсөн бэ гэхээр Мөрөн сум доторх хатуу хүчилттэй орон нутгийн чанартай 8.8 км замыг бүртгэлжүүлж босоод тэмдэг 91 хэвтээ тэмдэглэгээд 1150 м квадрат талбайд хийж мэдээлэх тэмдэг 9 ширхэг 2 автобусны буудал шинээр барьж хуучин замуудад 4 шин зогсоол хийж 14.2 км явган хүний зам 7 газар 120 м хурд сааруулж тавьж замуудад гэрэлтүүлэг шинээр тавьж 6.6 км зам шинээр ашиглалтанд оруулж 32 байршилд 112 ширхэг хяналтын камер тавьж дугаар идрүүлэгч 2 ширхэг 360 градус эргэдэг өндөр хүчин чадалтай камер 4 ширхгийг суйрлуулж нисэх буудал тэс супермаркетын чиглэлийн 5 км замын эвдэрч цоорсон талбайд 51.3 м куб нөхөөс хийж 2 чиглэлийн зам дээр 3 цооны суултыг заснаар Мөрөн сумын доторх асфальтын замын чанар байдал хэрэглэгчийн үнэлгээ болон төслийн багийн 2014 оны 12 дугаар сарын байдлын үнэлгээгээр сайн дүн авсан байна. Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 39 дугаар тогтоолоор 2013 оны 43 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан мөдөж ажилласнаар худалдан авах ажиллагааны үр дүн өмнөх оны мөн үеэс илүү ахиц гарсан байна. Энэ бүгд нийгмийн аудит болон мониторингийн үр дүн хэрхэн нөлөөлж болох иргэдийн оролцоо зөв эерэг үр нөлөө үзүүлж байгаагийн тод илэрлэг юм а. Мөрөн сумын одоо замын үнэлгээ бол ингэж сайжирсан байна. Энийг бол бас энэ үнэлгээнд бас үнэлгээг хүлээж авч энэ дээр бас арга хэмжээ авч ийм ажлаа ингээд сайжруулсан бас шийдвэр гаргах төвшний удирдах төвшөнд бас талархах нь зүйтэй гэж бодож байна. Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 14 оны 39 дугаар тогтоолоор тэргүүлэгчийн 39 дугаар тогтоолоор 43 дугаар тогтоолд одоо сайжруулж худалдаа авах ажиллагаанд ингээд мөрдөснөр бол худалдаа авах ажиллагааны үр дүн бол өмнөх үеийн мөн үеэс бол их илүү ахиц өөрчлөлт гарч ил тод нээлттэй байдал нь бол ингээд улам сайжирсанд одоо бас энэ иргэний нийгэм байгууллагын зүгээс бас төслийн эргэжүүлэгчийн зүгээс төслийн одоо зохицуулагчийн зүгээс бас талархлаа илэрхийлэх нь зүйтэй байхаа. Өмнө нь яадаг байсан гэхээр эхлээд одоо замын тавьдаг, замыг зураг төсвийн боловсруулалтаа ажлын даалгаврын боловсруулалтаа хамгийн гол нэг зохицоор нь төлөвлөхгүй бол эхлээд замын барьдаг, дараа нь явган хүний замын барьдаг, дараа нь гэрэлтүүлэг гийн хийдэг болохоор нэг урд дуудах юмудаа бас эвддэг ийм юмнууд их гарч ирсэн. Тийм учраас өнгөрсөн жилийн авцаамууд бол бас ерөнхийдөө бас зарим гэрэлтүүлэгтэй хам шийдвэрлэгдсэн, зарим явгууны замтай хам шийдвэрлэгдсэн. Дараагийн замууд хийгдэж байгаа замууд дээр бас гэрэлтүүлэг, явгууны зам цогцоор нь шийдвэрлээд дээрээс нь бас энэ үерийн усныг зайлуулах хоолойг бас тодорхой бас үер ус суурилагддаг тийм ээ цэгүүд дээр бас тавьж үерийн усыг бас нийжүүрэн зайлуулах ийм систем бас Мөрөн хот хийх шаардлагатай байна гэдэг ийм дүгнэлт бас гарсан байна. Иймээс иргэд бид дан ганц төрөөс бүх зүйлийг шаардаад хийлгээд суух биш. Өөрсдөө оролцож дуу хоолойгоо хүргэж байж хэмээн өөрсдийнхөө амьдрах орчин нөхцөлөө сайжруулж, нийгмээ эрүүлжүүлж, төрийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг байдлыг үгүй хийж, завшдаг байдлыг талсан зогсоож, ямар нэгэн үйл ажиллагааг эерэг үр нөлөөтэй болгож чаддаг гэсэн санааг та бүхэндээ өгөх гэсэн юм а. Өнөөдөр Хөвсгөл аймаг хөгжиж байна. Цаашид улам хөгжинө. 2015 онд олон шин зам тавигдана. Хөвсгөл аймгийн замын мастер төлөвлөгөөнд тусгагдсан олон ажил биднийг хүлээж байгаа юм. 2015 онд хийгдэх замын бүтээн байгуулалтын ажил онц үнэлгээ авах хэсэг нь иргэдийн оролцооноос шалтгаалж төрийн байгууллагууд иргэдээс сонсож тэдний хүсэл сонирхлыг ажил хэрэг болгосноор хэмжигдэх нь лавтай. Монгол улсын ерөнхийлөгч эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг ард түмэндээ хандан хэлж уриалдаг. Энэ сайхан үгээр нэвтрүүлгээ жаргаж байна. Төр иргэн түншлэн ажиллаж чадвал сайхан гэрэлт ирээдүй бидний хүлээж байна гэдэгт итгэж байна.